Одоо манай тойрогч жишээлбэл 3 нэр дэвшигч байхад нэг нь би одоо сонгомоор тий нөгөө хоёр нь надад таалагдахгүй бол би заавал тэр нэг хүнийхээ одоо өгсөн саналыг хүчнтэй болгохын тулд нөгөө сонгомооргүй хоёр гишүүнээ сонгоход хүрч байгаа байхгүй. Одоо хүсээгүй сонголт хийлгэнэ гэдэг чинь парламентын мань чанар муудна гэсэн үг шүү дээ. Энэ нөгөө ирэх барьж байгаа намд ч юм уу тий ямар нэгэн хүмүүст ашигтай учраас иргэний эрхийг намынхаа эрх ашигын дээгүүр тийм үү. Их хурлын гишүүн болох амбицийнхаа дээгүүр тавьж байгаа байхгүй юу. 2019 онд батлагдсан Улсын их хурлын сонгуулийн тухай хуулийн 72-1 дээр одоо сонгогч одоо мандатын тооноос дутуу дугуйлбал хүчингү гэсэн заалт орсон байхгүй юу. Тэгээд би 2024 оны 6 сарын 17-нд буюу 24 оны сонгуулийн өмнө энэ үндсэн хуулийн 21-р зүйлийн 1 буюу Монгол улсын иргэн Улсын их хурлын гишүүнийг чөлөөтэй сонгоно гэдэг заалтыг зөрчсөн байна гэж цэцэд өгсөн. Одоо жил 6 сарын өмнө гэсэн үг шүү дээ. Тэгээд цэцэнийг 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдөр дунд суудлын хоролдоод үнэхээр энэ заалт маань Монгол улсын үндсэн хуулийн 21-р зүйлийн 1 буюу Монгол улсын иргэн чөлөөтэй сонгоно гэдэг энэ сонголтыг одоо энэ эрхийг зөрчсөн байна гэсэн дүгнэлт гарсан дунд суудлын хоролт. Энэ юу гэсэн үг вэ гэхээр жишээлбэл Монгол улсын иргэн өөртөө таалагдсан тийм үү сонгохыг хүссэн тэр нэр дэвшигчийг л сонгох эрхтэй. Тэрнээс үш таалагдаагүй хүнийг сонгохыг шаардах хэрэггүй. Тэгэхээр мандатын тоотоо тэнцүү дугуулнаа гэдэг дутуу дугуулвал хүчингү гэдэг мань одоо манай тойрогч жишээлбэл 3 нэр дэвшигч байлаа гэхэд нэг нь би одоо сонгомоор тий нөгөө хоёр нь надад таалагдахгүй бол би заавал тэр нэг хүнийхээ одоо өгсөн саналыг хүчнтэй болгохын тулд нөгөө сонгомооргүй хоёр гишүүнээ сонгоход хүрч байгаа байхгүй. Тэгэхээр энэ үндсэн хуулийн чөлөөтэй сонгон гэдэг энэ залтыг зөрчсөн гэж үндсэн хуулийн цэцэмзэж дунд суудлын хоролдооны дүгнэлт гаргасан байна. 2025 оны 4-р дүгнэлт. За үндсэн хуулийн дунд суудлын хоролдооны мань дүгнэлт цэцгийн дүгнэлт 2025 оны 3 сарын 28-ны өдөр гарсан. За тэг бодвол нэг 7 хоногийн дотор ч юм уу улсын их хурлд хүргүүлсэн байх л да. Тэгээд үндсэн хуулийн цэцээр асуудал шийдвэрлэх тухай хууль дээр бол 15 хоногийн дотор улсын их хурл хариу өгнө гэж байдаг байхгүй юу. Одоо чуулганаараа хэлэлцүүлээд байнгын хороодороо хэлэлцүүлээд 15 хоногийн дотор цэцэд хүлээн авах уу эсвэл үгүй гэж санал хураалтаа явуулах ёстой. Гэтэл энэ их хурлын одоо 4 сарын 6-7-нд хууль зүйн байнгын хороо төрийн байгуулалтын байнгын хороо оролдоод шийдвэрээ гаргасан байхад чуулганаар 5 сард нэг хэлэлцүүлээд тэгээд орхицсан. Хайчихсан гэсэн үг. Тэгээ би одоо нэг өргөдөл өгсөн хүнийхээ хувьд ингээд чагнаад байсан чинь тэгээд таврын чуулган завсарлаа, 100 болоод бүгдээрээ амраад явлаа. Тэгэд намрын чуулган эхлэлтэл буюу 6 сар энэ цэцгийн шийдвэрт хариу өгөөгүй. Нэг өсөндөө хуулийн дээр 15 хоногийн дотор хэлэлцэж хариу өгнө гэсэн энэ үндсэн хуулийн заалт, үндсэн хуулийн цэцгийн одоо хуулийн заалт 6 сар болж зөрчигдсөн гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр улсын их хурлын дарга үндсэн хууль зөрчсөн гэсэн үг. Ягаад тэгэхээр 15 хоногт хариу өгнө гэд хуульчилсан байхад тэрийг үл тоомсорлсон. Цэцгийн шийдвэрийг үл тоомсорлсон буюу хэлэлцээгүй. Тийм учраас би 2025 оны 9-р сарын 17-нд улсын их хурлын дарга үндсэн хууль зөрчсөн гэдэг гомдлоо үндсэн хуулийн цэцэд гаргасан. Яг хуулийн цоорхоо байна л да. Хууль дээр болохоор үндсэн хуулийн хуульд асуудал хэн шийдвэрлэх тухай хууль дээр одоо улсын их хурл 15 хоногийн дотор хариу өгнө гэсэн хэрнээ өгөөгүй бол яах вэ гэдгийг огт хуульчлаагүй байгаа байхгүй. Тэгэхээр энэ маань өөрөө хуулийн цоорхоо болцдог. Энэ хуулийн цоорхоог ашиглаад одоо жишээлбэл юу гэдэг юм бэ? Ингээд өөрсдөд ашигтай хууль одоо заалтыг бол хэлцээ явуулдаг. Өөрсдөд ашиггүй хуулийн заалтыг бол ингээд хайчих юм цоорхоо өсчихэд байна шүү дээ. Хэрвээ улсын их хурл 15 хоног буюу хуулийн хугацаанд хариу өгөөгүй бол яах вэ гэдгийг хуульчлаагүй энэ цоорхоог ашиглаж байгаа. Тэгэхээр энэ хуулийг бас өөрчлөх хэрэгтэй. Жишээлбэл миний бодлоор бол хэрвээ улсын их хурл энийг хэлцэхгүй 15 хоног өнгөрвөл зөвшөөрсөн тооцнооч гэдэг юм уу бид нар ингээд хууль эрх зүйгээ бас их тийм боловсронгуй болох шаардлага байна л гэж харагдаж байна. Би нөгөө нэг анх энэ гомдлыг тавьсан хүний хувьд ингээд яаж шийдвэрлэгдэх бол гэдэг ингээд хараад байгаа шүү дээ. Тэгтэл намрын чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалт гараад ирэхэд энэ хэлэлцэгдэх нү гэдэг ингээд харс хичнээн хуулийн хугацаа өнгөрсөн ч гэсэн хэлэлцэх байх гэдэл хүлээгээд байгаа шүү дээ. Тэгээд харахад огт байгаагүй байхгүй. Тэгэхээр үнэхээр намрын чуулганд хэлэлцэхдэггүй байна гэж бодонгуудаа би үндсэн хуулийн нөхөр зөрчигдөж байна гэд цэцэд өгөнгүүт ерөөсөө 2-3 хоногийн дараа гэв гинтхэн чуулганаар оруулж ирээд тэгтээ нөгөө нэг улсын их хурлын гишүүд намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтаараа явж байгаа шүү дээ. Тэгтэл гэв гинтхэн нэг өглөө ороод ирэхэд нь
нөгөө үндсэн хуулийн цэцгийн дүгнэлтийг хилцэн гэдээ ороод ирэхээр их хурлын гишүүд шиг бас мэдээлэлгүй байсан юм шиг байгаа. Тэгээ эртс маш муу. Тэгээд энэ заалт бол их хурл дээр унтсан л та. Гэхдээ үндсэн хуулийн их судлын хуралдаанаар хилцэн. Одоо яг тэгэхээр улсын их хурл тийм үгүй аль шийдвэр гаргасан байсан ч гэсэн тэр эцлэх шийдвэр нь үндсэн хуульд байгаа. Эрх нь. Тэгэхээр үндсэн хуулийн цэц их судлын хуралдаанаараа дунд судлын хуралдааныхаа шийдвэрийг баталгаажуулах ах гэж би иргэний хувьд одоо итгэж байгаа. Энэ бол маш ноцтой заалт байхгүй. Нэгдүгээрт иргэний эрх үндсэн хууль заасан чөлөөтэй сонгох эрх зөрчигдөж байна, тийм үү? Одоо би сонгохыг хүсээгүй хүмүүсээ сонгоход хүргэж байна. Яг тэгэхээр сонголтоо баталгаажуулах юм. Хоёрдугаарт ингэж одоо иргэдийг одоо хүсээгүй сонголт хийлгэнэ гэдэг чинь парламентын маань чанар муудна гэсэн үг шүү дээ. Нэг өсөндөө гуй дагаж хүзүү гэж бид нар ярьдаг шүү дээ. Гуй дагаж хүзүү явуулж байгаа байхгүй. Энэ нөгөө эрх барьж байгаа намд ч юм уу те ямар нэгэн хүмүүст ашигтай учраас иргэний эрхийг намынхаа эрх ашигын дээгүүр тийм үү. Их хурлын гишүүн болох амбицийнхаа дээгүүр тавьж байгаа байхгүй юу. Тэгэхээр би Монгол улсын иргэний хувьд Монгол улсын иргэний эрх зөрчиж байна л гэдэг гомдол гаргасан. Энийг мань цэц авч үзээд үнэхээр Монгол улсын үндсэн хууль заасан иргэд улсын их хурлын гишүүнийг чөлөөтэй сонгоно гэдэг чинь дуртай хүнээ сонгоно гэсэн үг шүү дээ. Таалагдсан хүнээ сонгоно. Гэтэл та заавал 5-ыг сонго, заавал 6-ыг сонго, заавал 3-ыг сонго. Заавал 6 хүн, заавал 5 хүн таалагдах албагүй шүү дээ. Тэгэхээр энэ маань өөрөө иргэний эрхийг зөрч, үндсэн хууль зөрчсөн улс төрийн эрхийг зөрчиж байгаа. Тэгэхээр энэний үр дагавар нь юу болох вэ гэхээр чанаргүй парламент бий бол. Би хүсээгүй 3 хүнээ дугуулсан юм чинь тэр хүсээгүй хүмүүс орж ирэх. Ийм цоорхог үүсгэж байгаа. Өнөөдөр бид нар харж байна шүү дээ. Хурлд ямар хүмүүс орцсон юм бэ те. Үнэхээр чанаргүй нэг талаар ингээ олон болцсон, олон нам орж ирсэн ч гэсэн те. Нөгөө талаар бас чанаргүй хүмүүс модгүй энэ хүн гарахгүй дээ гэдэг хүмүүсээ дагуулад дугуулсан тэр хүмүүс гарч ирэх. Ийм цоорхоо байхгүй. Гэхдээ хамгийн гол нь миний өгсөн юм бол иргэний тэр сонгох эрхийг зөрчиж болохгүй. Одоо үндсэн хууль дээр байж байгаа шүү дээ. Төрийг ард түмний өөрийнхөө одоо хүсэл зоригоор байгуулна, тийм үү? Төр гэдэг бол ард түмний хүсэл зоригоор байгуулагдана гэж байна шүү дээ. Тэгэхээр хүсээгүй хүний сонгохыг шаардаад байгуулцгаар чинь тэр чинь ард түмний хүсэл зоригоор байгуулагдсан их хурл биш болчихно шүү дээ. Тэгэхээр тэр одоо мандатын тоогоор их хурлын гишүүнийг сонгох нь одоо авсан саналын дагуу тэр тоогоор хязгаарлах ёстой болохоос хувь иргэний сонголтыг тэр мандатын тоогоор хязгаарлаж болохгүй байхгүй. Тэр үндсэн хууль болвол өнөөдөр Монголд арчилсан хүнлэг энэрэнгүй нийгэм тэгш эрхтэй нийгэм байгуулах ёстой гэсэн бидний энэ үндсэн зарчим. Тэгэхээр энэ үндсэн зарчимд бүхэл үйл ажиллагаа бүхэл шийдвэр нийцэх ёстой. Тэрийг их хурлын дарга байна уу, ерөнхий сайд байна уу, зүгээр иргэн байна уу бүгд дагаж мөрдөх ёстой. Тэгэхээр энэ зарчмыг бид нар огоорч болохгүй. Ямар нэгэн улс төрийн эрх ашгаар, ямар нэгэн бүлэглэлийн эрх ашгаар үндсэн хууль зөрчиж болохгүй. Ийм л бодолтой байж байгаа.